За дахиад нэг өвчлөг оруулчих. Энэ одоо сүүлийн хэдэн жил тэгэл хэллээ тэгэл ойлгохгүй өчнөл бичлэг оруул ойлгохгүй гадах. Энэ одоо та насын хэрэгэлдэг машины за Toyota-гийн хибрид машин байгаад байгаа шүү дээ. Тэр чинь дотроо хүчин чадлаас хамааран 3 төрлийн батарей байгаад. Тэрнийх нь одоо жижиг тэрэгнүүдэд нь бүгд одоо энэ 7.2 вольтын номинал вольт нь 7.2 вольт шүү дээ. Ийм батарейнууд байгаа. За тэгээ энийг одоо гадуур нөхдүүд яаж янзалдаг гэдээ одоо удлаа шүү дээ. Одоо удлаа юм хийгээд байгаа байхгүй. Зүгээр тануусын мөнгийг салхинд хийсгээд байгаа байхгүй. Тэгээ сайн байсан батарейныг чи муудах чинь. За тэгээд одоо юу гэдэг тэр муу юм дээр 1000 юм хийгээд нэмэргүй. Ингээд зөндөө удаа явж яаг нэг ойлгомжгүй байдлаар хэлээд тахад юусоо ойлгохгүй байх. Энгийн юмуудыг юусоо ойлгохгүй байгаа байхгүй. За одоо тэгээд нэг юмуд нь бас юм байна. За ингээд ийм батарей гэж чинь машинаас чинь гаргаад задлаа. Тэгэхээр нэг ийм юм байна. За бүрүүс 20 одоо 41 30 одоо юу гэдэг те 28 модултай. Тэнгүүт одоо ингээд энэ кодыг харж байгаа. Энэ кодуудыг харна. Энэ одоо тэрний батарей байна. Тийм батарей байна. Тэр нь муу энэ сайн. Тэгж хэлээд одоо гаднаас нь хараад ямар ч боломжгүй шүү дээ энэ сайн муу гэх. Одоо юу гэдэг энэ вольтын ингэж үзээч нэмэр байхгүй. Ямар ч нэмэр байхгүй. Тэнгүүт яаж гин өөр яаж гин. Өөр болохоор одоо нэг энэ унгаадаг юм байгаад шүү дээ. Тэн байгаад байгаа. Тэр тэн залгаад одоо унгаагаад байна шүү дээ. Тэнгүүтээ тэрийг юу гэж нэрлэж байна гэхлээр юу гэдэг. Тестэл чинь хэмжиж өгнө мөгнө гэдэг. Тэрүүн шиг худлаа юм байхгүй. Тэнгүүт хэмжижсэн энийгөө сольч нэг юм батарейгаа сольч. За энэ нэг хоёрын солиё гэдэг ийм батарейгаа солиллоо. Тэнгүүтээ юу гэж вэ? Энэ сольсон энэ батарейнд манайх баталгаа. Чал тэнэг хүмүүс тийм ярьж байгаа юм шиг яриад байгаа байхгүй. Энэ батарей энэ сольсон батарейнд баталгаа өгöd яах? Энэ машин дээр чи энэ батарей чи нийтээр ажиллаж байгаа шүү дээ. Чи ком батарей гэдэг нэртэй байдаг шүү дээ. Комоор ажиллаж байгаа. За тэгээд одоо юу гэдэг ингээд одоо харуулъя л да. Тэнгүүт одоо ингээд би бол зөвхөн энгийн юм хийж чинь. Тэнгүүт ингээд за ингээд энэ 7.6. Тэнгүүт ингээд чинь унгаадаг юм энэ хоёр нэг модуль дээр нэм хасгаар нь чүгж боолно. Эсвэл ингээд нийт хэлэхтэй багт нь хоёр талаас нь ингээд юм залгаад ингээд нийтээр унгааж байгаа амандаа ингээд тоолно. Амандаа тоолж байгаа нөгөө вольтуудыг ингээд бичнэ. Нэг өдөр тоолдог нэг хэдэн нэг секундтэй. Тэнгүүтээ энэ сайн энэ муу. Тэнгүүт одоо миний энэ тавих гэж байгаа энэ батарей сайн ингээд тийм ярих гэдэг шүү дээ. Тэр ястаа худлаа шүү дээ. Тэнгүүтээ одоо юу гэх юм те ингээд энийг одоо үзэлт хэвлээ. Байна гэдэг чинь. 759. Тэнгүүт энэ муу гэх юм. Тэнгүүт одоо юу гэдэг те өөр нэг батарей байл. Өөр нэг батарей. Тэгвэл энийг ингээд үзээд юу гэх юм. 772 энэ сайн гэх юм. Үгүй шүү дээ. Вольтер ямар ч хэмжээд ямар ч үрдэн хүрэхгүй байхгүй. Тэгээ өөр яаж вэ? Тэрүүд наа сууртаад байгаа байхгүй. Тэгээ одоо энэ тайлс ингээд солиод тавьсан батарейн сайн баталгаа өгөх юм гинэ. Энэ үнд. Тэгээ бусд нь хамаагүй юм баг. Тэгээ машин чи яаж явах арга байхгүй шүү дээ. Юу гэдэг энэ батарей чинь бүгд нэгэн зэрэг эвдэрдэг юм гэж би хэлээд байгаа шүү дээ. Тэгвэл яаж чинь тэр хуучин батарейг чи аавна гэж өчтөн зармаар яваал орын нэг мөнгө гэл. Энд чинь тодорхой шүү дээ. Ашиглаж болохыг нь ашиглаад ашиглаж болохгүйг нь хаяад тэгээд хүний хуучин батарей нэрлж байгаа танаас батарей зарах гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь өөрөө тэгээ зөвхөн одоо надад чи хийдэг ганц юм энэ вольт үзэх. Энүүгээр ингээ 1000 вольт үзээд яах ямар ч нэмэр байхгүй. Бодит нөөцийн тогтоох ёстой шүү дээ. Тэгээ нөхөн сэргийг баланслах гэдээ би одоо зөндөө хэлээд байгаа шүү. Тэгсэн чи одоо өмнө нөгөө нэг нөхдүүд байгаа даа шүү дээ. Өмнө за би одоо тэр гайгүй сайн застдаг гэдэг нөхдүүд. Одоо өмнө нөхөн сэргээдэг асуудалгүй хийдэг мэддэг гэдсэн. Одоо юу болсон? Одоо зүгээр цэнэглэн гээ яриад бүгднгийнх нь хулих нь бууцсан. Үнд гүйцэгдээд байгаа байхгүй. Сүүлийн хэдэн жил хэллээ шүү дээ. Тэгээд ерөөс ойлгохгүй. Одоо гайгүй засагдчих байсан машинуудтай нөхдүүд нь улам ингээд юм хачин юм хэлгээд машинуудаа эвдэлж чинь. За тэгээд тэр худлаа ярьж байгаа юмыг мэдхэд аюу амархан. Одоо юу гэдэг тэр зар марыг харахгүй юу тэр тавиад байгаа Facebook пэйж мэж дээр EGR цэвэрлэн тим юм цэвэрлэн тийм сэвчээ солино ингээд зүгээр асуудалгүй тэрийн цэвэрлэн гэдэг. Ерөөсөө тийм биш. Тэгээд ямар ч нэмэр байхгүй. Одоо тэгээд тэр нэг их
цэнэглээд зүгээр болчихдөг юм бол би тэр цэнэглэж байгаа үнийн дүнгийнх нь 50% нь хямдхан бүр 50% хямдхан цэнэглээд өгье л дээ. Хэрвээ зүгээр болдго юм бол цэнэглээд зүгээр болчдөг бол 50% ингээд хямдхан цэнэглээд өгье. Тэглээгээд наа чинь зүгээр болохгүй шүү дээ. Тэгээд ер нь бол азаа үзэж чинь гэсэн үг шүү дээ. Азаа үзэх гээд байгаа бол хамаагүй шүү дээ. Азын тэгээ манайх ч гэсэн адилхан үзүүлж чадна шүү дээ. Зүгээр эн чинь бас нэг хөгжил хэрэгтэй байгаад шүү дээ. Тэгэхгүй бол ингээд энэ луур чинь ингээд одоо бүр дэнтсээр байгаа одоо бүр ингээд цагаандаа гарцсан. Ингээд шал худлаа юм ярьцгаал ингээд хийгээ яваад байгаа шүү дээ. Тэрийг одоо ойлгох хэрэгтэй байгаа байхгүй. За ингээд энэ чи одоо ингээд юу гэдэг нийтээр нь ингээд өгж байгаа нэг хэлхээ болгож байгаа унгаагаа тэр секундээр тоолоо тестлэн гэдэг тийм үлгэр бол байхгүй шүү. За тэгээд дахиад хэлье. Дахиад би хэллээ шүү. Байнга хэлж байгаа. Би олон өнцгөөс нь олон талаас судалгаа шинжилгээтэй өөрийнхөө хийсэн үр дүнгуудыг ингээд олон талаас нь бүр ингээд дэлхийн эрдэмтэд өөр гадныхан юу гэж боддгийг би зөндөө ярьж хэллээ шүү дээ. Энэ чинь тусдаа шал өөр технологи юм. Тэр технологиг Монголд зохицож болохоор би өөрийн арга аргачлал нэвтрүүлсэн, шинэ юм зохиоцсон, арга аргачлал зохиоцсон байхгүй юу? Тэрнээс биш энэ хуучин батарейг нөхөн сэргээгээ шинэ болчдөг юм биш шүү дээ. Тийм ерөөсөө тийм юм байхгүй. Тэгээд одоо тэр аяараа надад ч одоо худлаа байгаад шүү дээ. Гадуур хийж байгаа нөхдүүд одоо бүр ингээ борооны дараах мөөг зөг гэдэг шиг одоо ингээд хэмжиж өгнө гэл нэг юмор ингээд эсвэл ингээд энэ хоёр нэмэг хасах дээр нүгж нэг нэгээр нь унгаана эсвэл нийтээр нь унгаана тэгээ амандаа тоолоод худлаа бойлт чинь эн чинь өөрөө угаасаа шал худлаа ямар ч насны юм байхгүй. Одоо өмнө нь болоод байдаг юм одоо болохгүй байгаа шүү дээ. Би өмнө нь хэлсэн шүү дээ бас давхар 40 жил хэлж шүү дээ. Энэ батарей чи өөрийн бодит нөөцтэй. Ганцхан Монголд муудаад байгаа юм шиг дэлхийд даяараа муудаж байгаа. Энэ батарейны бодит нөөцийг тодорхойлж ижил сайн батарей гэж хэлэгдэх юм одоо тэр 2-3 жил хэрэглэх хэмжээний батарей гарч ирнэ шүү дээ. Тэрнээс шинэ болчихно гэсэн үг шүү дээ. Сайн гэдэг одоо нэг юм байгаад шүү дээ. Сайн одоо энэ сайн гэдэг. Тэр сайн гэдэг яаж мэдээд байгаа? Тэр сайн муугаа тэр сайныг мэдж байгаа ямар арга аргачлаар яаж мэдж байгааг бас хэлэх хэрэгтэй байхгүй. Тэрийг ч хэлж чадахгүй байгаа бас. Тэгээд одоо ийм ингийн юм. Тэгээд одоо машинтайгаа ир зогсонгуудаа машинтайгаа ингээд ирээд тэгээ батарейг шууд задлж гаргаж ирээд нүдэн дээр чи ингээд солиод манайх энэ баталгаад тэр нь юм гэдэг. Тэгээ буцаад нөгөөдгөн гараа явчихдаг. Манайхны монголчууд өөрөөх нь нөгөө юм польбургуу зам байгаад байгаа байхгүй. Ерөөсөө ингээд шууд ингээд хар зогсож байгаа л бараг янзлуулчих юм бодод. Ерөөсөө тийм биш байхгүй юм чинь. Хаануусын энэ тэнэг сэтгэл зүйд дээр чинь нөхдөд тоглолт тэгээд ингээд луурдаад дээ шүү дээ. Хаа одоо тэр нэг хороод л байна. Тэр хаа байна. Дасганы явганы дуулзрын доод л байна. Тэр одоо юу байна? Тэр сансарлуу байна. Одоо тэр хаа сайг байна. Өө луур. Инглээ таануусын мөнгийг салхинд хийсээд дээрээс чи энэс чинь болоод өөр элдэн янзын эвдэрлүүд их гарч байгаа шүү дээ машин дээр чинь. Хамгийн гол нь аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байдаг байхгүй ямарваа нэг юм хийхэд. Энэ машин дээр явж байгаа удахгүй ерөн бол энэ дулаан орохоор бол асрын хүнд эвдэрлүүд гарна да. Тэгээд таас эд хөрөнгөөр л хохирох юм болно да. Би одоо өмнө сануулж хэлсэн дахиад сануулаа хэлж. Энэ их маш тодорхой юм байгаад байгаа шүү. Тэгээ манайх бол энэ манад руу ингээд мессенжер ингээд зөндөө юм бичгэнэ. Би тэр болгонд хариулж чадахгүй. Тэгээд үнэхээр одоо тэгээд асуудалгүй юм хийлгэж гэж байгаа бол өөрөөсөө бодитоор ирээд бодитоор мэдээлэл аваад явах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ингээд нэг илжигний чихэнд ус исэн сэгсэн алт исэн сэгсэн гэдэг шиг нэг юм болоод биш. За өөр юм.